Хоёул өнөөдөр Чингисийн 2 задлал түүжийн тухай ярилцъя. Үйл явдлын тухай товчхон танилцуулаач. За Чингисийн 2 загалт тэр болохоор Содбогд хааны цагаагч Гүйнүгээс нэг 2 загалт оног гардаг. Тэр нь 10 гүйл хэлж үсэх хүч чадалтай оног. Тэгээд том болоод тэр эзэнтэйгээ дандаа дайм байлдан явдаг. Тэгээд нэг өдөр тэр хоёр явж байгаад баг загалт нэг загалтай хоёул ингээд хинч тоглохгүй хинч ингээд сайшаал магтуулахгүй байгаа юм чинь ингээд өснөгөө төвчөрсөн сайхан газар л ингээд зогтъя гэдгсэн чинь их загаланд дургуцээд чи яаж их юм мартайг яаж төрсэн газар мартайг гэдгсэн чинь тэр хоёр санал зөрчлөөд тэгээ нөгөө баг загаланд төрүүлээд нөгөө өснөгөө төвчөрсөн сайхан газар руу явчихна. Харин их загал нь болохоор үлдээд тэгээ миний дүү аюулд өчрөх болов гэж жоохон санаа зовоод тэгээ араас нь очоод тэгээ санал нэгтэйгээр цаашаа явдаг. Тэгээ 4 үлэл болсны дараа хин баг загал нь арсны язарчлаад таргалаад их загал нь болохоор яс ярьсгалаад урчихсан. Тэгээд баг загал нэг загал дээр очоод чи яагаад ингээд өсний дээж усны их нь байх чинь яагаад уухгүй байгаа юм бэ гэсэн чинь хин их загал нь би ихээс санаад их орноо санаад их нутгаа санаад ингээд тэгсэн чинь хин баг загал нь чамайг хөрөн өхөөс өмнө хоёлаа их нутаг дээр очие их дээр очие гэдэг тэр хоёр санал нэгтэйгээр 3 бэрийн газрыг 3 хоногт болоод очдөг. Тэгээд тэр хоёр нь болохоор Содбогд хаан зүудэндээ миний хоёр их загал мөр имэйлж ингэ зүглээд тэгсэн чинь нөгөө бичингээ дуудаад бичин гэдэг нь нөгөө боолно юм уу тийм үү. Тэгээд тэр бичэн Содбогд хаан адуу сүргүүрийг очоод хоёр загал ирсэн юм хараад иргээд тэгсэн чинь хоёр загал нэрсэн гэдэг. Тэгээд тэрнээс хойш тэр хоёр ингэ дандаа сайшааж магтуулаад тэгээд их загалын болохоор тамир тэнхээ оруулаад тэгээд эзэндээ зүтгүүлж тэгээд баг загалын болохоор сэтгэлээд хүн амт төрөхгүй өөрийнх нь жамаар явдаг болсон. Эх хоёр загалыг ингээд 10 гүт хэлэлж үстэн гэж юу гэж бодож байна. Тэгээд баг загалыг сэтгэлэн гэж юу гэж бодож байна. Ер нь 10 гүт хэлэлэн гэдэг нь одоо 10 өөр гүүний сүг хүч өсөх. Тэгээд сэтгэлэн гэдэг нь болохоор яг ингээд одоо өөрөөр нь өсгөж ингээд одоо малын бараг сүрэг болгоно одоо сүргийн толгойлогч болгож тэмдэглэн гэсэн үг. Чингисийн 2 загалд ямар асуудал үүсэн бэ? Миний бодлоор яг ингээд жирийн яг тийм хоёр мөрний тухай биш. Чингисийн яг ан хүлэгчд хүлэг баатар тийм ардынхын тухай өгүүлсэн болов уу гэж бодож байна. Нутгийн оргиж явахдаа 2 загалын сэтгэл зүй ямар байсан бол? Яг их загалын хувьд бол ингээд хэдийгээр нутагтаа үлдмээр байгаа эсвэл ингээд одоо эзэн хаандаа үйлд ингээд зүтгэмээр байгаа ч гэсэн яг баг загалыгаа гих сэтгэл нь ингээд давмгаалаад тэгээд ингээд сэтгэл нь хоёрдоод харин баг загал нь болохоор өөрөө тэр санаа гаргасан болохоор яг тэр санаандаа ингээд тууштай яг нутгаар хойд явсан болов уу гэж бодож байна. Эзэн Чингисийн зүудэнд морин орж ирдэг байсан учир шалтгаан нь юу бол? Яг одоо монголчууд бол эрт дээр үеэс нэг газар сайн баатар төвж байгаа нөгөө газар ингээд сайн хүлэн морин төрж идэг гэж үздэг байсан. Жишээ нь бол Чингисийн 2 загал байна. Гэсэр жангар тэгээд 90 сайн хаан харангуй гэж туужууд байна. Тэгээд одоо багаас нь сайн одоо хамт ан гөрөө хийж болсон, дайн талаанд хамт явжсэн. Тэгээд бас монголчуудын монгол хүн тэгээд морины зүүн совин бэлэгдэж байгаа юм болов уу гэж байна. Чиний бодлоор яг их олон баг загалын ялгаатай ижил шинжүүд нь юу вэ? Их загал нь болохоор өөрийгөө гүйцэтгэлж чаддгүй тэгээд бусдын үгээр байдаг их орон сэтгэлгээтэй ахтаггүй гэсэн үр зөөлхөн сэтгэлгээтэй гэж бодож байна. Тий. Нөгөө баг загал нь болохоор ингээд өөрийнхөө үгэнд бат цосдог тэгээд бардан зантай тийм хүнийг илэрхийлсэн байх гэж бодож байна. Тийм тууштай шударга. Зохиолын орчин нөхцөлийн талаар яриач дөрөв хэрхэн төлөвлөсөн бэ? Зохиолын эхлэл хэсэгт яг ингээд их хэдийгээр тийм баян тансаг чинэлэг амьдарч байгаа ч гэсэн яг сэтгэл хангалуун бус байсан. Тэгээ ингээд хөдөө талд очиод одоо эрхчлөөтэй болоод яг их загал их турж зээд баг загал нь их таргалж байгаа нь яг ингээд таргалсан нь болохоор одоо өөрийнхөө эрхчлөөг мэдэрч байгааг нь харуулж байгаа. Харин
ингээд турж их заглан ингээд турж байгаа нь болохоор яг ингээд эх оронч энэрмгүй сэтгэлийг нь илүү татгаж өгч байгаа. Тэгээд яг зохиолын төгсгөл хэсэгт болохоор одоо буцаад одоо эх орондоо ирээд бусдад үнэлэгдээд ингээд аз жаргалтайгаар төгсч байгаа. Чиний хувьд яг зохиолоос аль хэсэг нэг таалагдав? Надад болохоор Сод бүгд хааны зүудэнд хоёр заглан орж ирж байгаа нь ингээд бичэндээ хэлж байгаа үг нь. Энэ нь болохоор адуунд орж үз худал болбоос дуугир үнэн хов болбоос дөрвөн харь 9 өнгийн улсыг минь эрт цуглуулж эрг хэмээн залиг болгов. Чиний хувьд аль хэсэг таалагдсан бэ? Миний хувьд бол яг энэ одоо их заглан баг заглагаа хөөрдөж байгаа хэсэг. Бор тоорон минь хүний гэж хөвчин үлдэж дайн гэж даяар хөөхүй зэрлэг гэж зэвийн үзүүрт унгах буй заа гэж их заглан баг заглалтаа хэл. Яг одоо хөөрдөж байгаа хэсэг нь их сонирхолтой санагдсан. За бид нар одоо 9 дугаарыг та Чингисээр хоёр загалдуудын тухай үзлээ. Тэгээд үеийнхэндээ хандаж хэлэх дүгнж хэлэх зүйл юу байна? За энэ зөвхөн дээр болохоор Чингист үнчээр хар багасаа зүтгэсэн боловч өөрийн хүссэн эрх мэдэл гавьяа шагнал олж авч чадаагүй төлөө гомдож гутарч тунирхсан хөрлөгчийг 92 заглаар төлөөлөл үзүүлсэн нь уншигчдын анхаарлыг ихэхэн татгална. 13-аас 14 дугаар зууны язгууртнууд ирэх ашиг хамгаалсан. Тэгээд жирийн хоёр морины тухай биш Чингисийн хоёр хөрлөгчдийг тухай үзүүлсэн зохиол юм. Үеийнхээ найзуудад Чингисийн хоёр загалт хожиг уншихыг зөвлөж байна. За баярлалаа. Баярлалаа.